анх 2016 онд Финляндад 1-р ангийн хичээл дээр орж ажиглалт хийхэд нэг хүүхэд ийм юм дээр сууж ирсэн юм аа. За тэгээд багшаас нь энэ ямар учиртай вэ? Энийг одоо яаж хэрэгэлдэг вэ? Ямар зориулттай вэ гэд асуусан чинь уншиж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусалдаг юм аа гэж хариулсан. За тэгээд энийг ингээд би бас оюутнуудаа зориулаад бэлтгэлээ. Тэгэхээр энийг хэрвээ хүүхдийн нойр хүрсэн ч юм уу анхаарлаа маш их төвлөрүүлэх шаардлага гарсан тохиолдолд аваад сандал дээрээ тавиад суухад ингээд болох юм зүйл байна. Тэгээ өнөөдөр бид нар бас хүүхдийнхаа сурах нөхцөл бололцоог нь хангаж өгөхдөө бас түүний сурах үйл ажиллагаанд нь туслах зүйлүүдийг бас санал болгох хэрэгтэй байгаамаа. Түүний нэг нь бол одоо энэ хэрэглэгдэхүүн гэж үзэж байна. За энэхүү зүйлийг судлаад үзэхэд йог хийхдээ хүмүүсийг хэрэгэлдэг юм байна. Тийм учраас бас анхаарал төвлөрөлтөнд нөлөөлдөг байж болох талтай. Хэрвээ ихт суухгүй бол аль нэг тийшээ холбоод унчмаар шинжтэй юм байна.